ард түмнээс нууж, ард түмнээс хадгалж, хамгаалж тэлтгэр мөнгө байхгүй гэжсэн нөхдүүд санал суудлын төлөө наймаалтсан мөнгөө өнөөдөр гаргаж ирж байна. Тийм учраас бид нар өнөөдөр энэ хулгай лөврийн, заллингийн, хэл хахуулын шинжтэй байж болох мэдэх энэ 2026 оны төсвийг яавч энэ байдлаар нь баталж авч болохгүй. Тийм учраас өнөөдөр бүлэг дээр одоо юу яригдж байгааг бол нэг бол засгийн газар энэ төсвөө эргүүлж тат. Энэ шинээр оруулж ирж байгаа 111 төсөл хөтөлбөрөө бол бүр шинжлэх ухааны байгууллагуудын иргэжлийн хөрөнгө оруулалтыг 50%-аар хасчаад Арцлан намын гишүүдийн тойргийн хэрэгтэй хэрэггүй баахан зам талбай, гүүр байгууламж, экватор бизнес төв, Ховд аймаг, Говьуртай аймаг та бүхэн энэний задаргааг дараа нь олж аваарай төсвийн байнгоороос. Энэний цаана хэн хэний гишүүдийн тойрог, хэн конопо наймаалцаж засгийг хадгалж авч үлдсэн бэ гэдэг нь тодорхой болно. Тийм учраас бид нар хэдийгээр эрх баригч намын бүлгийн гишүүч гэсэн ийм хулгайтай, ийм ус хулгай лөөвөр, ийм муу мухайг халахсан ийм асуудалтай хизээж тэмцэж эвлэрч чадахгүй.